өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн 9 дэх хоног үргэлжлэж байна. За өнөөдөр бидний шийдэх бодлого болохоор ямар бодлого вэ гэхээр encode and decode strings гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь яах вэ гэхээр хэдүүлээ хоёр ширхэг функцийг хийн encode гэдэг мөн decode гэдэг. За ихсээд хэдүүлээ encode гэдэг энэ функц ярив. За encode гэдэг функц нь арай амархан учраас ихсээд encode ойлгочвол бидэнд хэрэгтэй. За encode гэдэг нь яах вэ гэхээр хэдүүлсэнд нь энэ стрингүүд хэдүүлсэнд нь юугаар өгдөх вэ гэвэл array дотор өгдөн need, code, love, you гэдэг одоо энэ array дотор өгдөх нь байна. За тэр array дотор өгөгдсөнийг хэдүүлээ string болгох ёстой. За хэдүүлсэнд нь ингээд need, code, за love you тэ. За love you. За энэ array дотор өгөгдсөн энийг string болгох хэрэгтэй. За хамгийн ихсэд угаасаа бид нарт бол string болгоход амархан биш үү? Яагаад гэвэл бид нар зүгээр бүгдийг нь concatenate буюу араас нь нэмээд биччихэд л зүгээр need, code, love you гэдэг нэртэй тийм string болоод хувирчиж байна. Бид нар бүгдийг нь зүгээр нийлүүлээд бичиж болно. Гэхдээ нийлүүлээд бичсний дараа биднэрт ямар асуудал үүсэх юм бэ гэхээр за хэдүүлээ бичиж need, code, love you тийм ээ. За need, code, love you гэдэг энэ string байна. За энийг арай гоё болгож чи. За need, code, love you гэдэг энэ string байна. За энэ string-ийг бид нар эргээгээд decode хийх хэрэгтэй шүү дээ. Эргээгээд буцаагаад бид нар юу болгох хэрэгтэй байна. Array дотор хийх хэрэгтэй байна. Тус тусад нь need, code, love you гэж тус тусад нь эргээгээд decode хийх хэрэгтэй. Тийм учраас энэ decode хийх дээр ирээд бидний шууд ингээ concatenate буюу араас нь нэмээ бичсэн энэ арга хэдүүлэн бүтлгүүтэх нэ. Яг тэгвэл бид нар мэдчих чадахгүй шүү дээ. Яг айл ялангаараа яг тасарч айл ялангаараа яг нэг үг болохыг нь бид нар хэлж мэдэхгүй дараа нь. За тийм учраас бид нар юу хийх хэрэгтэй вэ гэхээр бид нар магадгүй яагаад энэ тооны урт нь те. За length нь урдаа байгаад за length болон үг хоорондоо чагтаар одоо хуваагдаад нийт гэд бичнэ. За тэнгууд дараачийн үгний урт нь орж ирлээ. Дараачийн үгний урт нь орж ирлээ. Чагтаар хуваагдлаа. Code. За хэрвээ бид нар ингэж хуваачвал бид нар тухайн үг ямар урттайг мэдээд чагт дээр ирээд тэгээд дараачийн үсгнээс нь эхлэхэд тэр хідэн үсэг явж тэр үгийг бүтээх нэ гэдгийг бид нар энэ length дээр мэдчихэж болох нь байна. Тийм учраас бид нар encode ингэж хийж болно гэсэн үг. Жишээ нь ямар болох вэ? За need, code, love you гэдэг энэ юу ямар болох вэ гэвэл 4. Яагаад гэвэл need гэдэг үг 4 үсэгтэй учраас. За ингээд need гэдэг үгээ авчихлаа. За code гэдэг үг мөн 4 үсэгтэй тийм учраас бид нэр code гэдэг ингэ бичих нь байна. За love гэдэг үг мэдээж 4 үсэгтэй тийм учраас дахиад 4 чагт love тий. You гэдэг үг 3 үсэгтэй тийм учраас 3 чагт you. За эндээс харахад мэдээж магадгүй зүгээр ингэж бичснээсээ илүү төвөгтэй харагдчих магадгүй. Гэхдээ decode хийхэд буюу эргээгээд энэ string-гээ одоо vector буюу тэр array дотор хийхэд илүү амархан болох нь. Need, code, love you гэдэг энэ буцаагаад энэ array дотор болгоход илүү амар болох нь байна. За encode гэдэг энэ функц бол ингэж дуусаа гэсэн үг. Бид нэр ийм ганцхан зүв ашиглаад
бид нэр ийм дараалттай болгоо бичиж болно. За decode гэдэг дээр бол мэдээж тодорхой асуудлууд бол гарч ирсэн. За бид нар одоохондоо баг үсэгтэй ийм үгийг авч үзэж байна. Магадгүй хоёр оронтой тоотой үсэгтэй тийм үг байсан бол бид нар яах вэ? Одоо жишээ нь 10 гэдэг юутай 10 ширхэг үсэгтэй үг байвал за ийшээ 10 ширхэг үсэгтэй ийм үг байх нь байна. За энд нь 11 ширхэг үсэгтэй ийм үг. Тэгэхээр энэ нь өөрөө стрингээр байгаа учраас бид нар 10-11 үдэр гэдгийг бол мэдэж чадахгүй шүү дээ, тий. Тэгэхээр биднэрт яагаад чагт тавьсан нь одоо эндээс харагдаж байна гэсэн. За одоо жишээ нь бид нар I-ыг эндээс ихсүүлж байна. За тэгэнгүүт I-ыг эндээс ихсүүлээд I-га J-тэй тэнцвүүлэнгүүтээ J-ийг чагт хүртэл явуулчих нь байна. За J-ийг чагт хүртэл явууллаа. Чагт хүртэл явуулна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ тоо болон үг хоорондынх нь заагин дээр очиж гинэ гэд хэдүүрээ ойлгочих жоох нь. Тоо болон үг хоорондын заагин дээр очихоор бид нар хідэн үсэгтэй тоо юм бэ гэдгийг нь бид нар мэдчихэж болно шүү дээ. Хідэн үсэгтэй тоо юм гэдгийг мэдчихэж болно. Яаж мэдчих болох вэ гэвэл IS ихэлсэн substring буюу IS ихэлсэн тэр string-ийн дотор байгаа жижиг string J хүртэл явхаар J энэ хоёрын ялгуур хүртэл явхаар бид нар хідэн үсэгтэй юм бэ гэдгийг мэдчихэж болно гэсэн үг. За кодон дээр илүү ойлгомжтой гарч ирэх баг. За 10 үсэгтэй. Тэгвэл J дээр нэмэх нь 1-ээс 10 уртаар явбал бид нар тухайн үгийг мэдж болно. Тэрийгэ юун дотор хийчих болно. За тэнгууд дараа чинь бид нар I-ыг юунаас ихсүүлэх хэрэгтэй вэ гэвэл J тэнцүү I дээр нэмэх нь нэмэх нь 1 гэдэг юунаас мэдж болох нэ. За магадгүй энэ тайлбар дээр илүү тийм ойлгомжгүй санагдчих магадгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр ерөнхийдөө бол I-га энэ юуныхаа тооныхаа хамгийн ихнийхээ юун дээр цифрэн дээр үлдээгээд J-га тооныхоо төгсгөж хүртэл нь явуулчихна гэсэн үг. За тэгэхээр I-J хоёрын голоос бид нар хідэн ямар урттай үг юм бэ гэдгийг нь олоод авчиж болно. Тэнгүүд J дээр нэмэх нь 1 гэдэг чинь үгийн эхлэл шүү дээ. Үгийн эхлэлээс энэ олж авсан уртаараа ийшээгээ явуулчихвал бид нар тухайн үгээ мэдээд авчиж болно гэж ойлгоо. Бодолт руугаа орё. Бодолт нь яах вэ гэхээр за энэ бол LeetCode-ийн премиум дээр байдаг бодлого учраас бид нар LeetCode-оор бол бодох боломжгүй. Тийм учраас өөр сайт ашиглаж байна. За тэгэхээр мэдээж хэдүүлсэнд нь нөгөө үр дүнгээр гаргаж авах string-гээ бид нэр хийчихье те. S. За тэгэнгүүт бид нар яах вэ гэхээр за хэдүүр нь ямар нэг индекс хэрэггүй учраас зүгээр шууд явчих. За strs буюу одоо энэ array дотор байгаа энэ string-үүд дундуур явах нь байна энэ loop. За яаж явах вэ гэхээр мэдээж бид нар мэдж байгаа юуныхаа str буюу одоо жишээ нь хамгийн ихсэд бол нийт гэдэг үгээр явна тий. Тэрнийхээ length-ийг за мэдээж string болгож оруулах хэрэгтэй. Яг тэгвэл бид нэр string дээр нэмж байгаа учраас ингэж оруулаад чагтаар үгээ тусгаарч өгөөд ингээ нэмээд байна гэсэн. За хамгийн ихсэд 4 чагт нийт гэдэг үг юу байх нь вэ шүү дээ. Яг тэгвэл нийт гэдэг үгний урт нь 4 тэгээ чагтаар тусгаарлагдаад тэгээд нийт гэдэг үг нь орж ирэх нь байна. За дараа нь дахиад 4 чагт code гэдэг үг нь орж ирнэ. За ингэж бид нэр encode хийх нь байна. За энийг шууд return s хийхэд болно. Яг тэгвэл бид нэр as-ийн encode хийсэн. Одоо тэр array дотор байсан string-үүдийг encode хийсэн. За тэгэхээр дараа нь за decode гэдэг дээр одоо бид decode дээр ирэхээр бид нэр одоо хамгийн том асуудал гарч ирнэ шүү дээ. Decode бол амар бол биш. За result гэж тий хэдүүлээ. Юуны юм чи. За тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр хамгийн ихсэд бид нэр юуг аавна. Мэдээж энд I-ын тгээс эхэлж байгаа. За тэгээд I-ын S-ийн length-ээс бага байх үед мэдээж бид нэр ажилуулах хэрэгтэй. Length-ээс хэтрээд явчихвал угаасаа юу байхгүй шүү дээ. Цаашаа тоо байхгүй гэсэн үг шүү дээ. Цаашаа нөгөө encode хийсэн string байхгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас S-ийн length хүртэл нь явуулчихна. За тэгмүүд хэдүүлсэнд нь
J гэдэг хувьсгч дахиад хэрэгтэй. За J нь яах вэ гэхээр J чинь нөгөө нэг I чинь тооныхоо хамгийн ихний цифр дээр биш үү? J болохоор чагт хүртэл явна тийм ээ. Тийм учраас S J нь чагтаас өөр байх үед бид нар зүгээр J-ийг нэмэгдүүлээд байна гэсэн үг. J-ийг нэмэгдүүлээд байна. За ингэсээр бид нар юуг олж чадж байгаа вэ гэвэл бид нар энд нам буюу ямар урттай үг юм бэ гэдгийг нь эндээс олж чадж байна гэж бид нар ойлгож болох нь байна. За тэгэхээр яах вэ гэвэл S-ийн sub string тэ мэдээж S-ийн sub string дотор нь байгаа string тэр нь I-аас ихсэн J-ээс хасах нь I хүртэл явна. J-ээс хасах нь I. За sub string гэдэг энэ функц яаж хийждэг вэ гэхээр хамгийн ихний энэ тоол юуг илэрхийлж байгаа хэвээр вэ гэвэл хаанаас эхэлж байгаа юм бэ? Энэ string дотроо ямар индексээс эхэлж байгаа гэдгийг нь заагаад энэ нь болохоор хэр урт үргэлжилсхийн гэдгийг нь хэрж өгөх нь байна. За тэгээд бид нар энийг олчлоо. Ямар урттайгаа олчлоо. Тэнгүүд дараа нь бид нар юуныхаа sub string-ийг олчиж байна шүү дээ. Одоо яг тэр үгээ олчиж байна шүү дээ. Одоо 4 чагт нийт гэдэг үг байсан бол тэрний нийт гэдэг үгийг нь одоо тусад нь гаргаж авч болно гэсэн үг. Яаж гаргаж авах вэ гэвэл заавалчаараа энэ дээр бол string байх хэрэгтэй тийм. За sub гэж S-ийн sub string хаанаас эхлэх вэ? J дээр нэгээс эхэлнэ. Яг тэр J чагт дээр байгаа учраас. За энийг бүр юу яаж харуулъя гэвэл за одоо чинь 4 чагт нийт гэдэг үг байлаа гэж бодъё. Тэгэхэд хэдүүлээ энэ дээр нам дээр 4 гэдэг үгийг нь осчоод байна. Яг тэр J чагт дээр байгаа учраас. За доор нь аваад үзвэл J дээр нэгээс эхэлж байгаа шалтгаан нь хамгийн ихний үсэг чинь энэ шүү дээ. Тийм учраас J чинь чагт дээр байгаа. Тэнгүүд N үсгнээс ихзүүлэхийн тулд J дээр нэг. Хэр удаан явах юм бэ? Хэр урт юм бэ гэвэл нам. Яг тэгвэл бид нар 4 урттай гэдгийг нь мэдж байгаа шүү дээ. За бид нар юугаа олчлоо? Substring-гээ олчлоо. Тэнгүүд бид нар юу хийх хэрэгтэй вэ гэвэл pushback хийх хэрэгтэй мэдээж. Тэнгүүд sub pushback хийж орууллаа. За дараа нь яах вэ гэвэл одоо I-га хөдөлгөн шүү дээ. I-га шинжиж хөдөлгөх хэрэгтэй. Яаж хөдөлгөх вэ гэхээр за бид нар юу байгаа? За 4 чагт нийт гэдгийн дараас 4 чагт code гэдэг үг байгаа. За тэгэхээр энэ яах вэ гэхээр 4 чагт code гэдэг үг тэгэхээр бид нар I энэ дээр байгаа гэдэг чинь I-га дараачийн 4 дээр авчмаар байна шүү дээ. Тэгэхээр яах вэ гэвэл I дээр эннийхээ урт буюу энэ 4-ийг нэмээд I дээр 4-ийг нэмээд дахиад нэгийг нэмчүүд чагтынхаа нэгийг нэмчүүд 4 гараад ирж байгаа шүү дээ. Тийм учраас хэвтүүлээ энийг бичих нь байна. За тэгэхээр I тэнцүү J дээр нэмэх нь нам нэмэх нь 1. Ингэж бичих нь байна. Тэр J-с чагт дээр байгаа 4-ийг нэмсээ T дээр ирнэ дахиад нэгийг нэмсээ 4 дээр очино. Тийм ээ? За ингэж явах нь байна. За тэнгүүд энэ ингэж явсараа байгаа дуусаад бид нар result гэдэг array буцаагаад бид нар за уучлаарай энэ дээр юуг мартсан байна. Мэдээж string байгаа учраас энийг тоо болгож шилжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэрийг мартсан байна. За хэдүүлээ одоо шалгаад үзье. Зөвшөөрөгдөх хэрэгтэй. Тийм зөвшөөрөгдсөн байна. За тэгэхээр бид нэр ерөнхий санаанууд ингэж бодогдно гэж бид нэр ойлгож болох нь байна. За энэ дээр сая S to I гэдэг функц мартсан.